Сайн манай тайл авлах уу? За өглөөний мэнд манайхаа. За бидний энэ засснаар 19:50 дээрээ хүрээд ирлээ. За ирсэн шалтгаан бол 19:50-ын маань компаниудтай юм бас тийм VIP үйлчлэгээ одоо гэрээ хийдэг юм байна. Тэрийг би саяхан л мэдлээ. Одоо яг н аялал жуулчлалын компани байгуулад тэр үднээс л одоо мэдлээ шүү дээ. Тэгээ эднийхээр ингээд жишээлбэл VIP үйлчлэгээ авахаар ингээд гэрээлчих юм бол 19:50 руу уцсан хүмүүс одоо аялмаар байна хаашаа аялгүй бол шууд манайх руу хамгийн түрүүнд одоо энэ олон октод шууд октодоо манай утас 72 22 62 22 шүү. Цээжлээ даваарай. Шууд өөртөө илүү 72 22 62 гэдэг одоо их юм байл та. Тэгээ энэ айгүй хэрэгтэй гэж шүү. Ялангуяа аялал жуулчлал хийдэг компаниуд тэр дундаа 19:50-аас маш олон хүмүүс залгадаг. Тэгээд энэ чинь ингээд явдаг юм байна. Тийм учраас өнөөдөр би энд хүрээд ирлээ. Тэгээ нэгэнт ирснийх сая энэ октодтойгоо танилцлаа, захирлуудтай танилцлаа, маркетингийнтэй танилцлаа. За ёстой жинхэнэ ажил буцалж идэг юм гоё газар байна. Би одоо нэрээ олон компаниар явсан. Ягаад чи эдэнд ороод исэн чинь бүр өөрөө ирэхгүй гоё лайв хиймээр санагдаад. Тэгээ захиралтай ярьлаа 20 гаруй жил болж байгаа. Бүх төрлийн мэдээллийг одоо ингэ өгдөг. Одоо голцоо ямар мэдээлэл өгч яаж нээж ингээд асуусан хаяг их асуудаг, цагийн хувааруудыг асуудаг. За цаашлах юм бол одоо валютын ханшны мэдээллүүдийг асуудаг. Яагаад тэгж асууж байгаа нөхөр эднийхэн маань өдөр болгон энийгээ шинжилдэг юм байна. Нэг осондоо мэдээллүүд нь байнга шинэ байдаг учраас хүмүүс асуух их дуртай юм байна. Дээрээс нь нөгөө буцах хаягтай, буух эзэнтэй гэдэг утгаараа бас асуудаг юм байна шүү дээ. Одоо яг мэдээж одоо интернет хөгжсөн бүх юмыг өөрснөө ингээд залуучууд хайгаад олчж байгаа ч гэсэн эн чин цаана яг зөв мэдээлэл өгсөн байна уу, буруу мэдээлэл өгсөн байдаг гэдэг ямар цукер баригтай заргалдаад байна шүү дээ. А эднийхтэй бол яг тухайн мэдээлэл өгсөн л бол 19:50 өгсөн гэдэг буцах эзэнтэй юм байна л да. 24 цаг ажилладаг юм байна. 200 гаруй залуучууд одоо операторууд гэж ярина шүү дээ. Тэ ажилладаг юм байна. 90% нь эмэгтэйчүүд. Тэгээ би сая нэг юм мэдэж авлаа. Ер нь бол тэр бас их үнний ортой. Яагаад ийм колл центрууд би одоо жишээл энтэг одоо хаач үдгийн ингээ колл центруудаас орж исэн дандаа эмэгтэйчүүд байдаг. Тэгсэн эмэгтэйчүүдийн ирчүүдээс нэг давуу чадвар нь нэг зэрэг олон юмыг хийх чадвар. Одоо мультитаск гэж хэлдэг юм да англиар бол. Одоо усаар яринга ингээд ирчүүд бол давхар ажил хийж чаддгүй юм чинь ер нь бол тийм байна. За энэ октод бол өстой профешнл. За дээрэс нь эдгээр маань ялангуяа 19:50-ын маань бол юун дээрийг анхаарч байгаа юм байна. За одоо ингээд ийшээ явъя хэдүүлээ. Хүний нөөцтэй анхаардаг юм байна. Октодынхаа тэр дундаа ажилтныхаа боловсролыг анхаардаг юм байна. Саяхан миний явуулсан Филиппиний Себу арал руу эднийхэн маань 20 гаруй залуучуудыг явуулсан юм байна. Нэг өсөндөө яагаад хийж ийм гэхээр одоо нэг аялал жуулчлал Монголд их хөгжөөд одоо сүүлийн үед чинь өнгөрсөн жил чинь бид 700 мянга гаруй жуулч авлаа шүү дээ. Одоо энэ жил сая гаруй жуулч авъя гэж бодож байгаа юм байна. Гадныхыг ярьдаг болсон гинэ. Гадныхыг ярьдаг болсон. Ялангуяа нөгөө таксинд суугаад өө энэ одоо мод одоо засц ямар гоё юм бэ? Шинжилгээ амьсгал орсон байна шүү дээ. Таксинд суугаад жишээлбэл одоо нөгөө таксиндийнхаа жолоочтой ойлголцдог юм байна л та. Тэгэхээр 19:50 руу ярьдаг юм байна. Одоо нэг супер такси жолооч байдаг шүү дээ. California. Yeah. America. My daughter America, Washington DC. Хөөргөн бичлэг яваад байсан шүү дээ. Одоо бүгдээрээ тийм мундаг англи хэлтэй жолооч байхгүй шүү дээ. Англи хэлгүй жолооч байгаа. Тэнгуул нэг гадны нөхөр чи яадгүй гэхээр 19:50 руу ярьдаг юм байна. Тийм учраас эдгээр маань англи хэлтэй байх шаардлагатай болсон. За энэ маш зөв. Дээрээс нь одоо ажилтныхаа бас боловсрол тэр дундаа тэтгэлэг мэтгэлэг цаашаага магис бакалавр юм ингээд бас анхаарал явж байгаа юм байна. За техникийн үзүүлэлтүүдийг ингээд яривал айгүй их цаг авах юм байна. Тэгвэл надад яг нэг юм таалагдсан. Одоо эдгээр маань ингэдэг юм байна шүү дээ. Хуучин бол ингээд одоо бид нэг хаяг асуудлаа гэж бодъё тэхөө. Чи нэг юмдээ тавь. Чи үнтэй ярьж байна уу? Гайгүй. Үйл эхний үлээ соёлын төвийн баруунтал Гранд Плаза цэцэлбэр. Ингээд яачих юм. Google Maps-аас яагаад авчих. Хуучин бол одоо ингээд текстээр ингээд Гранд Плаза ингүүтээ өөрснөө шилжингууд шууд ингээ мап руу орчдөг болсон юм байна. Одоо энэ шинжлэх гэсэн үг шүү дээ. Тэгээ мап руу оронгууд одоо Гранд Плазагийн ойр хавьд нь юу байна ингээ нөгөө хүндээ хэлэхэд их амар болчт юм байна л да. Хөөж танах хүний нөөц ажилтаа авахтаа хэр чадварлаг гэхээсээ илүү хэр царайлаг мөрөлг нь бас харж авдаг юм биш үү? Дандаа гоё царайлаг өгтөд байгаа байхгүй тий. 19:50-д орох гэж байгаа юу? Тэгвэл 90 60 байх хэвээр царай чинь тийм байх хэвээр. Тэгэж авдаг болох гэдэг шүү дээ. Айгүй өөрхөө октод сууж байгаа байхгүй. Тэгээ би сая дүүнэртэй бас жоохон ярилаа тэгсэн хөгийн л юм. Одоо оройн цагаар их бүсгүүчүүд одоо ялангуяа шинжил болж байгаа. Бүсгүүчүүд их уцдаг гинэ. Би хаана байна гэдэг гинэ. Би хаана угсахтай тий. Уушларагч та хаана байна? Юу харагдчих Вайд нэг хоёр нүдний шилтэй залуу явж гин гэдэг хэвчээ. Айгүй гоё хөгжилтэй юмнууд их болдго юм байгаа хаа. Тэгэл бид нар яг аль болохоор тэр хүмүүс туслахыг хичээдэг. Тэг яг бидний бас нэг үйлчлэг нөгөө түрүүн хэлсэн нөгөө давуу тал нь тухайн хүний мэдээллийг сонсчоод
бид нар байхгүй бол бид нар өөрснөө энд search хийгээд тэн чинь одоо бүр бүтэн баг ажиллаж байгаа юм байна шүү дээ. Search хийгээд мэдээлэл нь олцоод буцаад нөгөө үндүгээ үн төлбөргүйгээр одоо жишээл юу гэдэг нь те уцтаа тэр мэдээллийн тэр нөгөө хүүхэнд хэлгэн байна шүү дээ. Олцлоо таны нөгөө наад хоёр нүдний шилтэй залуу чинь нэг нь тэр компани залуу байна нөгөө тэр энэ хоёр залуу байна да. Хоёр залуу бол мультитасксээс мундаг хоёр залуу байна гэсэн. Та бүхэндээ хэлгсэн санаа тэр дундаа компанийнханд хэлгсэн санаа ялангуяа над шиг аялал жуулчлалын бизнес эрхэлж байгаа ийм хүмүүст бол эднийхэнтэй гэрээсэн дүр зүг юм байна. Яг тэр нь бол яг тийм сүртэй том юм байхгүй. Гэхдээ эн чинь аюулгүй том давуу талыг бий болгож байгаа юм байна. Залуучууд мундаг байна, бужигнж байна. Ягаад 19-50 маань ингээд 20 жил одоо ингээд доктортой ингээд үйл ажиллагаагаа ингээд явуулж байгаагийн нууц нь ерөөсөө би энийг гэж ойлголоо. Мэдээлэл судалгааны алба гэдэг энэ 6 шижгэнсэн залуучууд ингээд сууж байна. Өдөр болгон мэдээлэл шинжилж идэг. Тийм ч үднээс энэ маань ингээд 20 жил маш доктортой ажиллаж байгаа гэж ойлгож байгаа. За асуухгүй юм байхгүй гэнэ. Одоо юу гэдэг үсээс бол хэд өдөр зүгээр байж гэдэг юм уу те. Ялангуяа цагаан сарын нөгөө зүг цэгээ гарах марах ингээд зүгээр. Надаа юу таалагдсан. Одоо ингээд октод маань энэ чинь дандаа суугаа ажиллаж та дандаа компьютерийн суугаа ажил гоё массажны сандал байгаа юм байна. Гоё массажны сандал байна. Энд чинь гоё кофе шоптой энэ бас зүг шүү те. Гоё кофе шоптой юм байна. Энд чинь октод маань сайхан кофега бүхэн аваад хэрэглэчихнэ шүү дээ тий. Энд чинь бүр автомат кофе шоп биш. Зүгээр нэг гэрээ их гээд ирсэн биш. Үнэхээр гоё газар байдаг юм байна. Хүрээд ирлээ. Бүх охтуудтайгаа танилцлаа, хүний нөөцийнхэнтэй, загтлуудаа танилцлаа. Ёстой бүгдийг мэдгч газар байдаг юм байна. Сая нэг айхуу хөрхөн кейс ярьлаа. Аггүй хаа нөгөө Тэнгис ялалт хоёрыг хүмүүс ингээ айгүй андуураад байдаг юм аа гэсэн. Угаасаа нэг газарчгүй. Юу лээ би ч зүгээр наа чи нэг газар л үсгүй. Та нарын үеийнхэн бол ялалт гэдгээр нь мэднэ. Залуучууд нь Тэнгис гэдгээр нь мэддэг юм аа. Энийг андуураад байдаг ингээд айгүй хөрхөн кейс ярьж байгаа байхгүй. За үнэхээр ажил жинхэнэ буцалж байгаа юм гоё газар байдаг юм байна. Үнэхээр бүгдийг мэддэг юм байна. Бүгдийг мэдээлж чаддаг юм байна. За ялангуяа компани эрхэлж байгаа хүмүүс бол эднийхэнтэй тэр VIP үйлчлэгийг нь авчих юм бол илүү одоо бидний бизнес өргөжчих тэр магадлал нь айгүй өндөр юм байна шүү. За ийм гоё октоудтай танилцлаа. Өглөөс айгүй гоё энерги авлаа. За ингээд дараа дараагийн влог хүртэл баяртай байна.